За эрхэм улсын хурлын дэд дарга улсын хурлын гишүүдээ. Монгол улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4-р хэсэг Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 23 дахь зүйлийн 1-р хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол улсын ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд улсын хурлын гишүүн Хасуурин гав үгийг Монгол улсын шадар сайдаар томилох шийдвэр гаргаж танилцуулж байна. За энэ шийдвэрийг Монгол улсын ерөнхийлөгчид 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 121 тоо далмарчээр хөргүүлж хариуг авсан. За сайн буянгийн амар сайхныг Монгол улсын хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103-1 хэсэг заасны дагуу Монгол улсын засгийн газрын гишүүн шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх болон Хасуурин гав үгийг Монгол улсын засгийн газрын гишүүн шадар сайдаар томилох асуудлыг улсын их хурлд үгээр танилцуулж байна. Бүсчилсэн хөгжил чөлөө төс эдийн засгийн тусгай бүс гамшигаас хамгаалах онцгой байдал стандартч хэмжил зүй зэрэг асуудал эрхэлсэн Монгол улсын засгийн газрын гишүүн Монгол улсын шадар сайдаар томилох Хасуурин дэлгэрэнгүй намтрыг улсын их хурлд 2025 оны 11-р сарын 7-ны өдөр хургуулсан. За Хасуурин гав үгийг нь бол олон улсын харилцааны мэргэжилтэй улсад 22 жил ажилласан 2020 оноос улсын хурлын гишүүн 2025 оноос төсвийн байнгын орны даргаар ажиллаж байна. За тэрээр бүсчилсэн хөгжил эдийн засгийн бодлого тэр дундаа төсвийн бодлогын чиглэлээр үр дүн гаргаж ажилласан туршлагатай. Эрхэм гишүүдээ дэлхийн улс төр геополитик эдийн засгийн докторгүй байдал уур амьсгалын өөрчлөлт манай гадаад орчин өөрчлөлт орж байгаа энэ үед шадар сайд бас олон улсын засгийн газар хоорондын комиссийг ахалж ажилладаг учраас яаралтай томилох юм гадаад орчны шаардлагууд бий болж байна. За нөгөө талаас энэ уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалan гамшиг осол онцгой байдлын нөхцөл байдал халдвар төвчний эрсдэл нэмэгдэж байгаа. За мөн үйлжилт хүндэрч болцсохгүй байгаа энэ цаг үед Монгол улс ч гэсэн одоо энэ үйлжилт гамшигын эрсдлийг бууруулж сөрөнд төсвөрлөх үндэсний чадварыг бэхжүүлэх асуудал энэ төргүүнд тавигдж байна. Ялангуяа үйлчлэлтийн бэлтгэлийг хангах цаг уурын хүндрэл, зодын эрсдэл, гамшиг ослоос ард иргэд аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд болшгүй гэнтийн эрсдлийг урьдчилан сэргийлэх асуудлууд бас чухлаар тавьж байна. Тиймээс засгийн газар иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, онцгой байдлын чадварыг нэмэгдүүлэх, гамшигын эрсдлийг бууруулах бэлэн байдлаа цаг ямагт анхаарах ёстой. Мөн бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх, бүс нутаг бие даан хөгжих, төсвийн эрхтэлтэй болж нэгдсэн бодлого төлөвлөлтөөр бодит үр дүнд хүрэхэд олон ажлуудыг хийх шаардлагатай байна. За түнчлэн Монгол улсын шадар сайд нь Монгол улс Оросын холбооны улс, Монгол улс Узбекистан, Монгол улс Киргизийн засгийн газар хоорондын хамтарсан комиссууд мөн Монгол Британий дугуй ширээний уулзалтыг ахалж ажилладаг. За өнгөрсөн 9-р сард Монгол улсын ерөнхийлөгч Шанхай хамт ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргийн нарын хуралдаанд оролцож бүгд хятад ард улсын дарга Ши Жинпинтэй 2 талын уулзалт хийж, за мөн хөршүүтэй 3 талын уулзалт хийж тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрсэн. За дээрх уулзалт хуралдааны хүрээнд ярилцж хилцсэн асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, түн шатхуун захиргааны эрчим хүчний хангамжийн доктортой байдлыг хангах зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд бас хүлээгдэж байна. Ийм учраас энэ асуудлуудыг хариуцсан засгийн газрын гишүүн шадар сайдыг яаралтай томилох шаардлага үүссэн. Ийм учраас Монгол улсын засгийн газрын гишүүн шадар сайдыг яаралтай томилох үсэд байгаа шаардлагат нийцүүлэн өнөөдөр яаралтай гормоор танилцуулахаар бас улсын их хурлд хэрэгүүлсэнийг танилцуулж байгаа улсын хурлын дарганы нэрийг төсөөлж талархаж байна. За Хасуурин гавгийн мэрэгжлийн туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил эрх чанарыг нь үлж энэхүү хариуцлага албан тушаалд итгэл хүлээгдэн томилохоор шийдвэрлэж улсын их хурлд танилцуулж байгаа. За Монгол улсын сайд бол ард иргэдийн итгэлийг дааж хэлсэн үг хийсэн ажилдаа эзэн байх өндөр хариуцлагыг хүлээж ажиллах учиртай. Энд ерөнхий сайд миний бие засгийн газрын бүх гишүүдэд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж үндсэн хуульд эрх зүй төрийг батах үүргээ авах хүнсрлэн танхимын зарчмаар хамтран ажиллах зарчим хатуу баримталж ажиллахыг үүргэл болж байгаа.
За ингээд сайдын танилцуулгыг танилцуу дууслаа. Мөнх хөг Тэнгэрийн хүчин дор Монгол орн Мандан Баатар халтугай анхаарал тавьсан тооцолтой.